Эдэн юм хэлгээ. Юм хэлье. Хин. Би. Таатас. юм маш авцсан. Маш. Тэнжэр. Тиндагаа. Зя студид маань дайр юм аа. Зя. Та бүхнийг сайн байна уу? Өглөөний мэнд бүрхэг байгаач та гэрэлтэж байна. За тэгээд чивчээ зүгээд тэгээ гоё өөртөө тааруулаад гоё тухтаа суугарэ тэгэд. Яасан өөрх охин бэ? Ингээд тэгэхээр одоо болдгий болоо би одоо. Яасан өөрх охин бэ? За тэгээд өнөөдрийг өглөө хэрхэн эхлүүлв дээ тэгэд. Ер нь айгуу тийм догдолтой, сандралтай тэгэл нэг гоё л эхлүүлээ дээ. За тэгээд Дайрамагийн хувьд бас ер нь контент бүтээгч гэж хэлчих үү? Болох болов болдог болов яадаг бол ер нь бол манай хүн чинь бас 92,000 даагчтай хүн шүү дээ. Тэ? За бараг тэгээ хэлжүүл зүгээр юм байна дөө. Тийм тий. За тэгээд ер нь Дайрамагийн хувьд ер нь хизээнээс гоё бичлэг хийж байна. Тэгээд саяны бичлэгийг үзлээ ямар гоё юм бэ те. Тэгээд энэ талаар бас ярилцъя. Би заавал түрүү жилийн 11 сараас ихсэн юм байна да ер нь бол. Удаагүй. Тий удаагүй. 92,000. Гахалтай. Манай инфлюенсер шүү дээ. За тэгээд өргөжлүүлээд бас нэг саяны аавгаа бас баярлуулсан талаар ярилцъя тий. Юу сая маш авдаг. Тэр юу яасан ба. Сая нэг 5 сард нэг би жолоогоо төгсөөд тэгээд нэг манай нэг жолооны курс намайг өнгөө сургасан байхгүй юу? Гам моторс гээд. Тэгээд одоо мэдээж намайг сурах гэж бас 3 сар болсон. Би ч бүр ямар ч аав байхгүй зөө. Тэгээд яг анх ингээд жолоонд ингээд суугаал тэгэл дөрмийн багш надаас ингээд дөрмийн багш ингээд дөрмийн орж байгаа хгүй тэнгүүдээ гээл суудлын авт биш л гэдэг байхгүй. Тэгээ би чи бүр суудлын авт биш гэж хэлэхгүй заяа. Бүр ямар ч аа байхгүй ороод тэгэл надтай бүр 3 сар зоорлож байгаа. Тэгэл уул нь ингээд хүүхдүүд ингээд хордон сураал төгсөөл идэг. Би тэгэл төгсөхгүй. Тэгээ бүр санаа зовоо тэгээ сүүл рүүгээ тэгэл багштай яг нэг шалгалт төгөхийнхөө биш яг тэнцхийнхаа өмнөх өдөр нь ингээд багшаас ингээд асуудаг байхгүй. Тэгэл та хэд одоо тэгэл надаас бараг залхаж байгаа ах та гээл. Би ч одоо бараг бүхэл бүтэн 3 сар та хэдтэй зорлчлаа шүү дээ. Залхаж байгаа ах та гэж яалаа гэж дээ. Чи ч одоо төгсөө шууд аавыгаа гоё дагуулад явна. Харин ч өстой сайн жолооч болгоно гэд. Тэгээд би ч нэг 2 удаа дором дээр унсаахгүй. Тэгээ арай бүр дахиад унцхоо тэгээд айгаад захгүй. Тэгээ яг тэр үгийг сонсчоод бас ингээд аюу тийм нэрээ одоо дахиад унсан ч одоо яах вэ? Тэгээд сайн жолооч унах тусмал одоо барыг сайн жолоочлох юм байна гэл. Тэгэл за яах вэ гэж орсож яашгүй тэнцээ тий. Йоо заашгүй баяр хүргэе. Тэгэл шууд за одоо энэ одоо 3 сар намайг ингээд жолоочлох гэж бас яаж яалаа. Тэгэл тэрийг нь бас ингээд бодоод бензинд бас ингээд гаргаад яаж байгаа шүү дээ. Тэгээ ер нь төгсөө шууд одоо нөгөө нэг машина авсан дээр юм байна гэд. Тэгэл би шууд 5 сарын сүүлээр төгсөөдөөд 6 сарын 1-ний ачаалт орчоод тэгэл 5 өнгөрөөгөл авсан. Тэгэл аваад нэг удаагүй л энэ да. Тэгээд нөө будг нь ханхалсан жолооч гэдэг шилээ. За тэгээд машин барих сэтгэл. За тэгээд аавгаас сулах мэдрэмж яг ямар байдаг юм бэ? За би ер нь бол машин аваад бараг 7 хоногийн дараа аавд хэлсэн шүү дээ. Ойр татны хүмүүстэй бол зөндөө хэлсэд яг аавд болохоор хэлэхгүй байж байгаа. Тэгээд яг нэг зүвтэлтаа нөгөө өрүүлтэй машин унж байгаа тэнгүүдээ буруудалтаа унахаар нөгөө юу яд юм бэлээ. Амар ивгүй. Тэгээ нөгөө оронзын баримжаагүй гэж дахиад бүр хийгээд хэцүү. Бүр баримжааг болсон. Тэгээ орж исэн юу жоохон дөртөө болж байгаа л аавд хэлээл тэгээд үзүүлэхгүй болвол бас жоохон санаа зовоод иж магадгүй гэж бодоод шууд нөгөө нэг суулгадаг шууд юм өрөвдөх юм болчихсон тийм. Тэгчүүлээс хэцүү байг тэгээ жоохон дөртөө болж байгаа 7 хоногийн дараа тэгэл аавдаа хэлээл. Тэгээ хилэнгүүдээ шууд нөгөө манай жолооны дадлага нөгөө арг хүнтрөө нөгөө нэг юу яадаг гэсэн хэвгүй юу. Холын нөгөө нэг дадлагт явдаг гэсэхгүй. Тэгээд арг хүнтийн замыг цээжилж аваа. Тэгээд нөгөө нэг шасан замаа. Тэгээд нэг ийшээ явж исэн юм чинь гэл тэгэл тийшээ хамгийн анх яваал. Тэгээд тэнгүүдээ яг ингээд аавыг суулгаал. Тэгэл мэдээж би төрж исэн мэдрэмж нь гэвэл ийм баатарлагч юм шиг. Нэг шууд аархаал. Алаа үсээ. Жолооны хүртнээс нэг ингэж өрж ижээ те. Тэгээд аюу тийм гоё
надад айгу бахархаж байгаа хта тэгээ дахиад нэг баярлууллаа да болоодоо л гэж бодогдсон шүү дээ надад. Ямар гоё юм бэ. Ер нь ингээд цаашдээ бас ингээд ер нь одоо яг Даримагийн хувьд ер нь ямар одоо мэрэгжилтэй болох ч гэдэг юм ер нь ингээд ирээдүйн бас ингээд гоё мөрөөдлүүдээс яриач. Ер нь би ингээд Даримаг бас мэднэ бас үдчихсэн харжсэн. Тэгээд бас саяны бас машин авсанд бас их гоё би баг энэ чэнэс илүү өмнө ч гэсэн хардсан байсан. Тэгээд бичлэг тавих ч хардсан нөө. Тэ баг. Тэгээд үдчихсэн. Тэгээд аюу гоё дотроос ингээд баяр төрөөд ямар гоё юм бэ гэд бодчихсон. Тэгээд эндээс бас би юу гэж хэлэх гээд байна гэхээр Даримагийн хувьд бол ер нь ингээд бодсон сансан юм биелдэг охин гэж би боддог. Тэ ер нь чаддаг гоё ингээд бодлон цагаан тэ яг өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө хичээдэг зүтгэдэг учраас яа харахгүй нэг одоо ер нь одоо алхимч гэдэг ном байдаг тэ тэрэн дээр бол ингээд ертөнцид одоо ингээд чи юу хүсэж мөрөөдөн тэ чин сэтгэлээс альва юу хүсэн тэр ертөнцид тэрийг чинь биелүүлэхийн төлөө ажиллаж эхэлдэг гэдэг үг гэдэг. Яг тэрэн шиг Даримагийн хувьд яг энэ үг биелэлээ болтыг санагддаг. Тийм учраас Даримагийн хувьд бас гоё хүсэл мөрөөдөл нь юу вэ? Би бол энд ярих юм бол угаасаа биелсэн би Дариматайгаа бас нэг уулзаж ярилцах гэж бодож байна. За би ер нь бол одоо нэг 9 сард юу яах гэж байгаа? Их сургууль сурах гэж байгаа. Тий. Тэгээ би одоо бол талх нэрийн бовч мэрэгжилтэй. Тэгээд тэр мэрэгчлээ дэвшлүүлээд тэгээ сураад юу ч гэсэн сураад авъя. Тэгээд дараа нь одоо тэгээд удаан доктортой ажиллаж идэл нэг юм дуулах байлгүй дээ л гэж боддөө штэ. Тэгээд яг нэг юм амар том тийм дарга эсвэл тийм бизнесмен болно гэж ерөөсөө одоохондоо яг бодог байгаа. Зүгээр яг хав яваандаа тэгэл одоо яг энэ чигээрээ ингээд яваадах юм бол ямар нэг юм дуулгачих байх л гэж боддөө шүү дээ. Яриг өөргөө тэгээ тэглэх байх яг л байх. Ер нь бол хамгийн зөв зүйл чинь тууштай байдал. Тэ хамгийн чухал зүйл ялангуяа бас контент дээр ч юм уу тэ. Ер нь одоо бас 92 мянга гэдэг бол хүн болгон бас очдөг тоол биш. Тэгээд энийг бас өргөжлүүлээд ингээд одоо тууштай таг бичлэгүүдийг оруулаад хэрэгтэй гэж би бас зүгээсээ бас хүсэж байна. Тэгээд би ч бас одоо яах вэ тэгээд баг тагчтай дагч өсөхгүй л явж нэг 50,000 л үрэх явж байгаа би. Тэгээд ямар ч хэлсэн асууж байгаа юм дээр болохоор ер нь ингээд хийж байгаа зүйлдээ ер нь ямар сэтгэлээр хандаж хийдэг вэ? Ер нь анх ер нь энийг бас хаанаас юунаас сурч авч одоо ингэж юмд ингэж ханддаг бол гэж бодож байна. Би ер нь амар сул тал ихтэй. Ер нь бол олон зүйл чаддгүү, мэддгүү. Тэгээд заа зөвлөөд ах ихч ер нь бараг байхгүй. Тэгээд тэгдэг ч гэсэн нэг яг нэг ганцхан даваа тал нь яах вэ нэг өөрхөн болгочихгоо л хичээгээл яваад идэв. Тэгээл ер нь би энэ яг асууж байгаа нь яг энэ хичээгээд байгаа те болох гээд байгаа яг ингээд Даримагийн дотор гоо энэ гал те ер нь энэ болох чи гэсэн энэ нэг өөдрөг үзлээ шүү дээ. Тэгээ энэ зүйл ер нь хаанаас хинээс өглөлтөө суучуу те. Тэгтэл яг үндэ бол эн чинь бас хүн болгоод байхгүй зүйл байхгүй те. Яг үнэл хүн болго ингээд за болох чи бүтээ чи гэдэг үг байхгүй те. Би бас мэднэ бас амьдралын туршлага ч юм уу те. Заавал одоо юу гэж хэлээ юм бэ? Юу болов? Гинт эргэлтийн цаг юу болов? Ер нь тэгээд айлын ганц өхөө юм чинь жоохон айтаахан л явахгүй бол тэгээд хэцүү шттэ. Тэгээд ер нь бол за би ч та ганц шүү дээ л гэж бодоод дотроо тэгэл явд юм даа. Гэхдээ яар мондөг юм би. Би ганц юм чинь гэж боддог хүмүүс одоо айлын ганц би бас хэд хэдэн таньнаад байна. Гэхдээ миний бодлоор яг тэрийг бодож исэн юм болоо. Яна манай таньдаг хүмүүс юм тэгэхээр. Гэхдээ нэг яг энэ бодол нь бас их гоё юм л да тий. Тэгэд үргэлжлүүлээд ер нь Даримагийн хувьд ер нь ийм алсын хараа гэдэг зүйл гэдэг юм уу юу гэдгийг нэг жилийн дараа ч гэдэг юм уу нэг юм байна. Гэдэг ч юм уу. За бүр болий. Бүр холоо бүр болий. Бүр ингээ ойроо бод яваа тий. Ойрын зорилго. Тий ойрын одоо нэг юм сарын дараа ингэсэн бай даа ч гэдэг юм уу. Энэ жилдээ ингэчиж гэдэг. Тий. Би ер нь одоо нэг машинтай болсон юм чинь аавыгаа жоохон авч яваад сайн эмчлүүлэе гэж бодож байгаа. Тэгээд аавыгаа нэгдүгээрт одоо аавыгаа сайн эмчлүүлэх тал дээр нь ягаа. Тэгээ хоёрт бол мэдээж их сургууль руугаа амжилттай сураа тий. Тэгээд бас нэг өөрийн гараар нэг юм хийгээд тэрийг нэг онлайн шопороо бас нэг ингээд зардаг болъё гэж боддог юм. За. Өөрийн гараар гэдэг нь яг ямар хөө зүйл вэ? Тэ яг ямар төрлийн тэ цамцуу, хувцуу. Гар урлалын нэг тийм хөөрхөн юм сурчвал тэрийгээ тэгээд гоё хийж сурчаал тэгэл хүмүүст бас ингээд зарж борлуулад нөгөө сурахыгаа хажуугаар тэгж хийгээл тийм. Ямар гоё юм бэ те. Тэгээд ер нь чимэглэл гэж ойлгож болох уу те. Ер нь бол юу ч хийж магадгүй байгаа. Би ч айгу гинтих. Би өөрөөсөө айгу гинт гэж шийдвэр гараад гинт нэг юм ячдаг болохоор тэгээд
Ямарсан бодж идэл нэг юм болчдөг юм дөө. Дайрын мам ер нь ямар ортой? Би ч ном штэ. Оо яа би яг мэдсэн ба гинтийн байхгүй яг гинтийн ба би бас ном. Тэгээ ном чи айгу яг ингээ гинтийн нэг дотроос ингээл асаал дүрлцэл яг одоо тэгээжсэн жоохон намсчихгүй байна. Ханди байна. Яг тэгээ яг нөгөө номынхан тас нэг хэцүү байдаг юм нэг тууш гэдэг үглээ аяг хэцүү байд тийм да. Тэгээд би бас яг ном л да. Тэгээ ингээ нөгөө тууштай байдлыг барих гад хичээнэ. Тэгээ гэхдээ зүгээр бид ч одоо гал орд те. Гал орд ч одоо галзуу шүү дээ те. За тэгээд манай гал ордынхантай одоо хамтаа өөр ярина. За тэгээд ер нь жилийн дараа ер нь аль сургуулийг ер нь бас ер нь юу яаж байна? Би ч нэг хүйс технологиг төгссөн байхгүй тэгээд одоо буцаад хүйс технологитой сурах гэж бодож байгаа. Тэгээ намайг хувийн иргэн аваад хөрөөд ирээрэй л гэсэн. За одоо сурьяа хэлсэн дээ. Одоо тийм сурьяа. Их сургуульд нөгөө нэг үн төлбөргөө сургах гэж байгаа тэгээд хамгийн гоё юм тэгээд. Тэгээ боломжийг бол алдахгүй тэгээд заавал сурна. Зөв. Би сая хэлсэн шүү дээ ингээ ертөнц ингээд яа харахгүй ингээд Дайрмагийн төлөө хичээж байгаа. Тэгээд би яг энэ дээр болохоор Дайрма өөрөө өмнөхөр хичээж юм те. Маш гоё ингээд хичээл зүтгэлтэй байж байгаа. Дээрэс нь нэг зүв бодолтой байж чадчихээн. Дээрэс нь маш гоё хүсэж чадчихээн те. Ингээд би ийм болноо гэж дотроод ингээд гоё мөрөдж байгаа шүү дээ. Тэгээд энийг ертөнцөөс биелүүлэхийн төлөө ажиллаж эхэлж байна. Тэгээд ямар ч байсан Дайрмад бас баяр хүргэе. Ямар гоё юм бэ те. Хүн болгоны бас ингээд хүсэж байгаа зүйл дээр бас ингээд хүрхгүй зүйл дээр бас хүмүүс дэмжиж байгаа. Тэгээд энэ дээр бас маш гоё баяртай байдаг. Миний хувьд ингээд байнгын л одоо ингээд дэмжиж л үзэх юм да. Тэгээд Дайрма тэгээд гоё юу ягараа. Би бас яг ингээ уулзсныхаа хэлмээр байт юм аа. Яг одоо уулзсных хэлнэ. Бичлэгийн тоог нэммээр байна. Жохон тэг контентын тоог нэммээр байна. Юу олж ийж те одоо ингээд айгүй хэцүү байна. Хэцүү. Тэг ингээ хүмүүс ингээ хүлээж байгаа хүсэж байгаа те юу олж ийн Дайрма яаж ийн те мэдмээр байна. Тэг Дайрма маань одоо ингээ ингэж гинэ те өдөр бол ингэж хэлж гинэ ч юм те нэг тийм daily vlog гэдэг шиг ч юм уу те нэг жоохон явуулмаар байна. Тэг би нөгөө нэг жоохон хичвхий байхгүй юу. Жоохон ингэж ер нь бүр амар хичвхий те сандруу тэгээд яг өөрийнхөө хоолойг оруулаад тэгээд яг бичлэг хийхээр жоохон сандраад идэв ба тэгээд хаа нэг л бичлэг хийдэ тэгээд харин тэгээд байгаа байхгүй харин Дайрма бид 92 мянгуулаа хүлээгээд байдаг. Дайрма ичээд байдаг ерөөсөө. Тэгэхээр одоо би энэ чинь яг нэг тулаад уулзтайх одоо Дайрмагаа яг одоо яг контентын тоогоо нэммээр байна, хиймээр байна тий. Гэхдээ яг үндэ Дайрмагаас бид нар олон юм өсөхгүй байгаа зүгээр л гоё ингээ тэ ингээд яаж ин тэ өгдрийг яаж өнгөрүүлж юм бэ? Тэ болно шүү дээ тэ ингээд хүсэж шүү дээ. Тэгээд гоё хүмүүстэй гоё ингээд мэдээллүүд өгөөд тэ ингээд ямар ч байсан бид нар ингэж явж гин тэгж явж гин өнөөдөр ингэж гин хичээлийн болж гин ч гэдэм үү тэ. Яэш ингэж өгөгдлөө ч гэдэм үү тэ. Мэдгүй тэгээ ер нь яаж болно тэгээ би яг хүсэж байгаа ингээд зүйлээсээ гадна бас Дайрмад энэ бол хэрэгтэй. Тэгээ Дайрмаг бичлэгийн тоогоо нэмэх тусам одоо би өөрөө бас нэг контент салбарт байдаг хүн. Тэгээд контент салбарт байдаг хүний хувьд контент хийхгүй л бол болдоггүй байхгүй яг мартагдах гад байдаг ч гэдэг юм. Эсвэл тодорхой хэмжээнд хүмүүс төрөхгүй байх гад байдаг. Тэнгүүд нөгөө нэг Дайрмагийн хувьд бол маш гоё боломжн дээр байгаа дээр маш гоё контентуудаа бас үргэлжлүүлээсэ. Тэ гоё ингээд энэ хизээ их нэг. Тэр шууд хүүхээс нэг санаа олдол хийндээ. Санаа олдохгүй энэ. Санаа хайгаад байдаг гэж байхгүй. Тэрээс би аюу толгомтолж тэ. За тэгээд ер нь бол ер нь одоо өнөөдрийг ер нь бол хараад ер нь бас маш их гоё талархаж байгаа зүйлсүүд яг юу байдаг вэ? Тэгээд гоё им завшааныг ашиглаад хоёлоо гоё юмс тус талархах зүйл байл талархаад гоё тий. Ер нь бол өглөөс ирэхэд бол нэг ер нь нэг юм гэвэл нэг ингээд нэг дуртай дуугаа сонсоол тэгэл машиндаа гоё хөгжмөө асаачаал тэгэл ажил руугаа явах тэгэл ер нь айгүй гоё тэгэл ер нь л одоо өвдөхгүй л бол өөрийгөө алцахгүй л гэж бодоод идэв шүү дээ. Нөө зөв. Ямар ч гэсэн нэгэл цаашдаа энэ нэрчээр яваад байвал тэгэл сайн сайхан амьдрах хаа гэл итгэлтэй л байдэн шүү дээ. Ер нь өөртөө бол өөр хий. Дайрма ер нь чамд ямар хобби байдаг нэрээ бас сая одоо яг мэрэгжлийн хувьд ингээл мэдхийн хувьд л бид мэдж байгаа хоо. Гоё бидний мэдтгүү нэг юм хобби ч юм уу дуртай зүйл юу вэ? Би өөр нь олон юм дуртай дөө тий. Манай ном ингээд идэм аа. Сакс тоглох дуртай. Тэгээд зураг зурх дуртай. Тэгээд гэртээ ер нь тэгээд аягаа юу яаж одоо юм хум туршиж үзээд нэг юм юу явах дуртай гэх юм. Ер нь зөндөөл юм дуртай дөө. Гэтэ яг ингээд яг нэрлээд яг 1-2-оос нь ч юм уу тий. За яг нэгт энэ юм байна гэдэг. Сакс. Ер нь бол яг боломж нь олдвол яг ингээд
амар ингээд нүдэн сэргээл ингээд тэгэл ингээд тоглож гал идэг тий тэр одоо миний хобби юм уу. Тэгээд одоо машин барих бас хобби болцсон. Нэг хэсэг хоббироо тэгээд машин хобби биш болно доо. Ядраад тэгээд за ер нь болий доо тий өөр хүн барих уу. Үгүй хаа тийхгүй байгаа. Би бүр аснаас одоо хүртлээ гэрийнхаа гадаа ирчээд тий ерөөсөө ингээд орохгүй гээ байгаа л машинаас бүр боомаргоо санагдаад. За яг би дайрмаа хэлээ зөө. Яг энүүгээр байш үү. Хоёул яг ярина. Жилийн дараа ч юм уу ярилцъя зөө. За одоо яг машин барих дуртай байна. Дуртай байна. За яг одоо л дуртай байгаа шүү дээ. Тий дуртай. За хоёул яг ярилцсанаа тэр үед заяа. Амар ингээ хүмүүсийн дэргэд ингээ ам асаажсан. За тэгээд ер нь бол бид нар бас мэдж байгаа тэгээд тууштай хөдөлмөрч гэдэг чинь мэдж байгаа. Тэгээд ер нь бол хамгийн гоё юм нь болохоор сайхан сэтгэлтэй их чинь бас маш сайн мэддэг. Тэгээд одоо ер нь ойрын одоо юу гэдгийг сакс гэхэр бас сая гоё сонсогдож байна л да. Магадгүй миний бодлоор одоо их сургуульд орж байгаа. За тэгээд ороод их сургуулийн шигшээд ороод тэгээд нэгдсэн их сургуулиудын эмэгтэйчүүдийн шигшээний авраг болцсон. Дайрын мата уулзч байх үедээ гэж бос төсөөллөө. Яа надад би ч бараг нэг сүртэй тэгэж актер тоглодгүй штэ. Зүгээр л нэг сонирхлаараа л хотлоо үнэн шидээлээ. Одоо яг энэ зүйл нь хотлоо үнэн эсхийг бид шигшээд харнаа. Тэгээ ер нь сакс гэхээс илүү бас нэг сонирхолтой бас нэг хоббинууд үзэх дуртай ч гэдэг юм уу тий одоо тэм зүйлсүүдээс яриа. Ер нь дайрамгийн хувьд бол одоо өнөөдөр бидний мэдтгүү зүйлсийг их ярилцсанаа одоо ямар кинонд дуртай юм тий ер нь аним үздэггүй тий аним үздэггүй драм үздэг. Наач ямар гоё юм бэ? Аним үздэггүй драм үздэг. За ер нь ямар драм одоо их үзэж байна тий дээр. Одоо нэг юу үзгээ байцаа. Тэгээд хаа нэг энэ айгуу гоё гисэл юг сонсогдвол тэгэл нэг үзчихдэг. Тэгээд одоо угаасаа нэг ихлүүлчихээр тэгээд унтчихдаг. Гүйцэтгэхгүй. Эхний нэгдүгээр ангийн эхлүүлэл тэгэл унтчаад болчиход байгаа. Одоо яг нэг тиймэрхүү байдаг. Тэгээд нөө ажил хийгээд хахаар хүн ер нь тийм болдсон шүү. Яг ингээд тэгээд сэрэл ажил тэгэл яг ингэж бодог. Гэтэ гоё. Тэгээд ер нь амьдрал чинь өөрөө тийм л байдаг юм дөө. Тэгээд юу ч яриад би одоо тэгээд марцнаас би бас нэг гоё юм хэлэхэд нөр Reborn Rookie гэдэг нэг гоё кино гарцсан байл шүү. Гоё драматай солонгос. Тэгээд би тэрийг ээжтэйгээ хамт үзэж байгаа. Гэтэ мэдээж зурагтаар гарах байгаа тий. Тэгээд сайтуудаас олж аваад үзээрэй. Тэгээд Reborn Rookie гэдэг айгүй гоё дахин төрж мөрөөд байгаа юм уу яагаад юм. Тэгээд үзмээ сольж мэлээ нөө тэр помтонтой байраа сольж мэлээ. Их гоё юм байл шүү. Тэгээд сонирхолтой үзэхэд бас үзээрэй манайх ч бас үзэхгүй тий. Бас сонирхолтой. Би нэг юм ер нь ямар төрлийн бас драма дуртай бай тээ. Тэгэл бараг хайр дурлалынх юм байна дөө. Нэр бараг үзээд исэн кинонууд дандаа тийм юм байна дөө. Тийм үү. Тэгээ сайн нөгөө нэг гарсан нөгөө манай нөгөө хиний аюутай гол үтцсэн баг тээ. Үгүй үзег. Одоо ер нь бол нэг юу үзег байгаа. За ер нь гэхдээ тэрийг бол нэг листлээ тавьсан баг тий. Тэгээ ер нь копинос ямар амттай тий. Манаас нь Улаанбаатар копи яваад. Өстой гоё амттай нөө. Яаж л сайн нөр бүр лифт нэг ажиллагаа хийсэн байж тээ. Тэгээ бүр 11 давхарлаа бараг багтарч өгөх гээл. Хажуугаар нөгөө нэг ингээ сандраа зүрхт хэлсэн тий. Дээрээс нь дээшигээ өгсөн. Тэгэл яана уух юм байгаа л өсөж ашгүй арай шууд кофе өгөө. Тэгэл нэг арай л тайвширлаа штэ. Яа ашгүй наач ямар хэцүү гэхдээ нэр тоглож жаахан хэцүү тэгээд ер нь гэхдээ надаар бас бахарах хэрэгтэй. Би бас өглөө болгоныг ингэж 11-нд давхарлаа яаж туулж байгааг харж байна. Тагс. Тэгээд манай үзэгч нар мэдхгүй байх зүгээр манайх зүгээр сайн нэг 11-нд давхарлаас алах хэрэгтэй нэг юм лифтний нэг асуудал гарчаад ирсэн байгаа даа. Тэгээд бас 11-нд давхрыг давсч ирсэн. Дайрамада маш их баярлалаа. Өрсөнд баярлалаа. Тэгээд ер нь ингээд 10 жилийн өмнөх одоо бяцхан те одоо ингээд дайрамагийг уулзах боломж гарвал ер нь дайрамад ер нь юу гэж хэлэх байсан бэ те одоо яг эндээс бодоод үзэхэд энэ өндөрлөгөөс харахад нэг 10 жилийн өмнөх рүү дайраматай уулзсан. 10 жилийн өмнөхөө 10 настай юу? 10 настайдаа би чинь тэгэл тоглоол ер нь бол айгүй эрхэлж өгсөндөө аавдаа бол тэгэл гадаагаарт айлангаа зэвчээ тэгээ гадаагаараа л хүүхдүүд уруу татаж тоглодог хүүхд нь барыг биелээсэн дөө бараг нөгөө нэг тэр авийнхаа хүүхдүүдийнхээ гэрийн гэлс цэвэрлсчээл тэгэл ээж аваа асан зөвшөөрөл аваад тэгэл нэг орхоо мэдгүй л тэгэл гадаа тоглоол ээж дээсэн тэгэл одоо чи тэгэл ийм ер нь бол яг 10 жилийн өмнөхтэйг л адилхан л байна дөө өөрчлөгдөв. Яг юм илчээ гэсэн чинь ер нь нэг тийм ялгаа алгадав. Тий ялгаа алгадав. Яг том битэл тоглолтог болчихсон. Харин тий царай маран ч гэсэн нэг ялгаа байхгүй тий. Жохон цагаарсан л байгаа. За тэгвэл энэ асуултаа дахиад нэг өөрөө өөрчлөе. 10 жилийн дараах дайрам 10 заяа. Тэгэхээр 30 та дайрам байх нь шүү дээ. 30 та юу аа. За 30 та дайрамад одоо ямар болцсон байгаасаа гэж захимаар байна. Тэ.
За ер нь яг энэ зангаараа ер нь бол би бол ийм зангаа ер нь хаймааргүй санагдаад идэв шний. Жохо санаа манаа суумааргүй санагдаад идэв штэй. Тэгээ яг 10 жилийн өөртөө болвол тэгэл чи тэгэл яг энэ ирчээрээ тэгэл мундаг байж байгаарай тэгжидэлтэй 30 таатай бас мундаг эмэгтэй хүн болсон байхаа биш бүсгүй болсон. Тэгээ сайхан гэр бүлтэй болсон байх ч юм билүү те. Тий. За тэгээд Дайрамагийн хувьд бас ер нь бол өнөөдөр бас нөгөө бидний бас эфирийн цаг дуус төхөөд байгаа юм. Гэхдээ би Дайраматай бас нэлээд их гоё зүйлс ярилцмаар байна. Тэгээ хувьяасаа сунгалаа. За тэгээд хэцүү үед ер нь таныг одоо ер нь Дайрамаг одоо хамгийн их одоо зоригжуулдаг зүйл ер нь юу байдаг вэ? Хэцүү үед зоригжуулдаг за тэгэл одоо ер нь бол яг энэ бас нөгөө нэг хүмүүс намайг үзээ тэгээд нөгөө нэг юм болцсон байгаа шүү дээ. Хүмүүс дэмжээл тэгэл нэг дагагч магч ихтэй болцсон байгаа шүү дээ. Тэгээд ер нь одоо чи одоо тэгэл ийм олон хүний тэгэл итгэлээ яатсан байгаа хөвчтэй тэгээд жоохон зөрөгтэй тэгэл аль болох тооштой хичээгээл амьдраарай л гэл. Тэгэл ер нь өөртөө тэгэж одоо орно. Өмнө нь болохоор тэгээд аавыгаа бодвол тэгэл за одоо аавыгаа ингэхгүй бол тэхгүй болохгүй гэл тэгэл айтайгаа шиг амьдрал айтайгаа шиг л явахгүй бол тэгэл хүний ганц өхөн байх чинь тэгэл хэцүү шттэ тий. Ер нь одоо юу гэдэг Дайрамагийн хувьд одоо нэг тийм үлгэр жишээ авдаг хүн одоо ямар хүн байдаг вэ тий. Ийм хүмүүс үлгэр жишээ авдаг тийм хүн байвал ер нь бол тийм ямар хүмүүсээс гэхиндээ нэг юм хариу нэгтгүү тусалдаг нэг тийм амар мундаг өөртөө амар ажилтай тэгэл амар бие дац амар гоё зүв үзэл бодолтой тэгэл ярилцахад их айгуу тухтай тэгэл нэг тийм ихчнэр байд юм аа тэгээд тийм ихчнараас л бүр ийм ихч болох юмсэл гэж айгуу боддоо шүү дээ. Яг одоо яг толгоонд орж яг тэр ихч гэсэн нэг энэ хүн шиг л болчихъя гэж бодож ирсэн хүн байдаг болоо. Тэр ихчиг одоо яг рекламчих гэдэг нэ. Харин тий. За яг зөвлөдөөчих. Ямар ч их гоё ихч байгаа юм байна. Тий гоё ихч байгаа. Ямар ч тэр ихчиг болъё те. Тий айгуу дайчаа бас тэгэл. Ер нь бол бас ер нь Дайрамаа бас нэлээд дайчна. Ер нь өөрийгөө гэж боддог дайчна. Гайгүй баха гэж боддоо шүү дээ тэгэл нэг гайгүй баха. Дайч баха. За ер нь би бас энэ чирээс нэг асуучих. Дайрамаа ер нь юу? Одоо сэтгэлээр ундаг уу? Одоо бид нар одоо ингээл Дайрамагийн бас ингээл юу төрхийг одоо ингээл инээж байгаа. Тэгэл гоё ингээл манай Дайрамаа ч гоё мундаг охин доо гэж бид нар ч ингээл харж байгаа шүү дээ. Гэтэл ер нь Дайрамаа яг үндэ бидний мэдэхгүй байгаа юу? Одоо яг хэрэг сэтгэлээр ундаг уу те? Тэр сэтгэлээр унсан зүйлээ хэрхэн яаж даван туулах гэж оролддог. Ер нь буцаж сэрэх гэж хэр боддог уу ч гэдэг юм уу те? Ер нь хэр их сэтгэлээр ундаг вэ? Би ер нь амар сэтгэл хөдлөл өндөртэй. Тэгээд амархан уурлан, амархан гомдно, амархан шантран, буцаад амархан босно. Амархан тэгээд тэгээ угаасаа тэгээд цаанаас л тэгэл буцаагаал босоод ирчдээ штэ тэгэл тэгэл одоо ажиллахгүй л болохгүй штэ тэгэл үнэ яа харин тий ямар хөөрхөн охин бэ Дайрамаа ер нь яг үндэ яг ярилцахаар бүр нэг айгүй гоё юутай юм аа ингээд нэг юм одоо юу гэдгийг айгүй эерэг гоё гэрэл цатар сайхан мэдрэмж төрж जैन. Тэгээд би ч бас яг гадаа тэнгэр би яг орж ирэх чийстэй гадаа тэнгэр бүрхэг байна. Гэхдээ та гэрэлтэж байна гэ. Нэг хэлэхэд үнэхээр Дайрамаа гэрэлтэж байна. Үнэхээр гоё байна. Яг энэ манай терминалын өрөөг бол үнэхээр гоё уур амьсгалыг маш гоё болгож байна. Тэгээд энд байгаа хамгийн сайхан гэрэл нь бол Дайрамаа шүү гэж хэлмээр байна. Баярлаа. За тэгээд ер нь аавтайгаа ер нь анхны амжилтуудаа хуваалцах мөчүүдээс ер нь хамгийн дурсамжтай ер нь аль нь байсан бэ? Энэ талаас ярилцвал мэдээж одоо байранд орох лээсэн да бүр ингээд амар баярлаа амар шоконд орсон. Тэгэл аавыг ямар ч эмнэлгээс нь гаргаж аваад үзүүлэхдээ бүр өөрөө нөгөө нэг анх шууд байрлуугаа орохдоо энэ байрыг л авъя гэж бүрээс амар догтлж үзээл. Тэгэл аав ч гэсэн одоо яг ингээд яаж л нөгөө аав бас жоохон төгчүүлсэн байхад нь орсон болохоор бүр одоо илүү гоё яах бах та гэл. Тэгэл ер нь аавтай хамт байранд орсон өчгөр нь бол хизээч мартагдахгүй өдөр хаа. Тэгэл яг би бүр яг байранд орсон өдрийнхөө нөгөө нэг юг ингээд уцсныхаа лог болох төрөө. Бүр мэддэг. Тий тэгээд бүр мэддэг тэгээд айгуу гоё тэр л одоо аавтайгаа хамт. Тэгэд өөр зөндөл байдаг дөө одоо тэр шинэ гэр авсан. Тэгээд одоо тэр хамтдаа сая машин аваад арг өнтрөө явдаг гэд. Бид хоёрын ерөөсөө нөгөө нэг хамт нөгөө нэг ингэж юу яаж үзэг байхгүй юу?
зааж байгаа. Эвэр сандраа нөгөө хамт нөгөө гадуур гарч ер нь зугаалж мугаалж баяраар ер нь бол тэмдэглэж үзэг байхгүй. Тэгээд одоо болохоор ингээд наадам үзээл цагаасараар бас гоё айл гисээл тэгэл машин толцсон чи аавыгаас та сайн дагуулж явал дими тэнэл гэж бодсон шүү дээ. Яа идэг одоо ч наадамж болох чинь тий. Хайр тий. Тэгээд одоо сайхан газруудаар авч яваад тэгээд ойрхон тэгээд гол нь тэгээд дайраа маань болгоомжтой байдаг юм шүү дээ. Тэгэхгүй болол хэлж байна тэгээд болгоомжтой л байдаг шүү дээ. Болоо бол явж тэгээд гоё болгоомжтой тайван тий. Баруун зүүн хараад тий тэгээд яг явна шүү тэгээд бас нөгөө манай монголчууд ч бас жоохон дээрлэх бас юм бас гарнаа байна. Энэ эмхтэй байна гэдэг нэг жоохон ингэх юм гардаг шүү. Ардаа бүр би шинж болооч тэгээд тавьчмаар санагдаад байгаа юм. Гэхдээ баг тэгээд тавьчвал ер нь зүгээр ч магадгүй тий. Баг шударгаараа бас тий. Харин тий энийг юм орогдээ гэлээ. Тэгэхгүй бол намайг бүр оруулахгүй байгаа юм чи бүр. Тэгэхээр одоо энэ тэндээ тавьдаад шинж болооч. Харин тий. Дээр юм аа. Зарим хүмүүс ч нөө би зүрх муутай гэж тавьчтэй байлээ шүү дээ. Оо тий. Баг тэр чинь зөвч гэж магадгүй шүү тий. Зүрх судасны үедээ шүү гэдэг үлдээ чи бас хүмүүс ч бас манай монголчууд ч нэг уул нь бол тийм л болохоос шүү нэгэнд айгүй хайртай болсон шүү дээ. Яа зарим нь бас хөөрхөн тэгэл ингээл ор гэж төхөө өгöd тах шиг байгаа. Тэнгүүд шууд баярлаа гэж дарж яриад. Бас их баярлаа. За явчихсан баярлаа мартахгүй шүү тий. Харин тий мартахгүй. Яа ёстой хөгжилтэй байна. Дайруудаас 9 шидийн юм яриад. Сүлдээ бүр ингэ би ч хөтлөгчин жил юу ч хэлээ яаж. За тэгээд дайрмгийн үед ер нь үргэлжлүүлээд ер нь сая хэллээ шүү дээ тий. Контент юм яриа нэтэр гээд. Тэгээд одоо ер нь ойрхон ер нь контент хийзээ их юм. Тэгээд маргааш их өнөөдөр эхлэх үү. Наа яг нөгөө нэг одоо би өөрийнх гараар юм хийж сурна гэдэг ба шүү дээ. Тэгэхээр өстө сайн рекламдаа сайн контент хийх байхаа өөрийнхөө юм чинь сурсан юм чинь тий. Би юм сураад ийм болчлоо гоё юм байна. Тэгээд ер нь ийм болчлоо. Та нараас сонирхол юм. Мэдээ маягтай тий. Тэгээд ер нь бол бас би нөгөө тип хөхөд бас ер нь зүгээр өдрийнхөө нэг өдөр яаж өнгөрдөг вэ? Тэр талаар нэг 10 одоо юу гэдэг цувралч юм уу те нэг 10 хоногч гэдэг юм уу явчвал их зүгээр байдаг. Тэгээ ер нь одоо нэг юм тренд гардсан байлээ. 365 хоногийн тренд юм шиг байлээ. Тэгээ хүмүүс нэг 365 хоногийн тэд 365 хоногийн 2 гэх ингээл. Тэгээ тэгтээ тэр 365 хоногт чи юу хийндэ нэг тийм сонирхолтой. Яг уул нь өмнө нь бол байдаг лээсэн л та 30-аар хийдэг байсан. 30 өдөр хэлж байгаа. So одоо болохоор хүмүүс ер нь шууд 365 болчихсон. Одоо тэрээс шууд 365 болцсон лээ. Тэгэхээр 365 хоногийн одоо би ч гэсэн бас сүүлийн үед одоо эхлэе гэж одоо 365 хоногийн юу хийж дээ. Тэгээ миний амьдралыг юу ч хамаагүй гэдэг ч юм уу те. Тэгж бас бодоод хэрэгжүүлэх гэдэг. Ер нь дайрамгийн үед ер нь яг хийдэггүй л болохоос хиймээр байдаг контент ч гэдэг юм. Эсвэл хийдэггүй л болохоос хийчмээр байдаг зүйл юу байдаг вэ? Хийчмээр байдаг зүйлээ. Одоо яг тэр саяны л хэлсэн дээр өөрхөн гараар л юм хийж сураал тэгэл юу ячмаар санагдаад байгаа да. Одоо сая нэг би цагаасараар юу ясахгүй юу? Шоколадаар нэг 5-гийн эдэний орой нэг хийсэхгүй юу. Тэгсэж хүмүүс амар их аваад. Тэгээ би болохоор ингээд 10 ил шоколад аваад тэгээ нэг 40 хэдэн моргер 2 хийсэн юмсан баха. Нийлээ 40 хийзээ. Тэгээд тийм цөөхөн ч шүү дээ. Одоо тэгээд яана тэрийг яаж зарна гэж бодоод тэгэнгүүт амар хямдхан тавиал бусад хүмүүс болохоор яг ингээд юу яагаад би ч мөр ашиг харахгүйгээр бараг хямдхан тавьчихгүй. Тэгэл тэгсэж л тавиал нэг удаагүй тэгэл бүр амар их хүмүүс авъя гээл. Тэгээд би юу бацсан юмаа тэгээд за энэ ид маань ингээд намайг юу яд юм бэ да. Өөрхөн гараар хийсэн юм хомыг ер нь бол айгу дэмжиж авах юм шиг да гэх. Тэгэд хажуугаараас уудлал нь бол нэг гоо сахны бараас зардаг л да. Тэгээд одоо нэг цаасараас хиш нэг эдийн засгийн хямралд орсон юм шиг байгаа ба. Жохон муудцаагаа тэгээд зүгээр одоохоос ирэндээ. Харин тэгээд тэрийг л одоо хийж үзье даа л гэж бодод шүү дээ. Дайрамгийн үед ер нь гадаад орн одоо ямар оронд их сонирхдаг вэ? Гадаад руу аялах ч гэдэг юм уу те. Одоо яг ер нь ийшээ аялахын сан гэж боддог газар байдаг уу? Одоо эхлээд ер нь монголоороо сайн аялж үзье л гэж бодод байгаа шүү дээ. Тэгээд би ч нөө хамт өмнө гоо сая нэг ганц хоног хинтээ явсан маа нэг манай найз намайг дагуулж яваад тэгээд хинтээ рүү явхад ер нь гайг юм лээ. Тэгээд манаас хинтийх тэгээ ер нь ингээд аавыг бас дагуулж яваад хинтээ явъя гэж бодоод байгаа юм. Тэгээд яг тэгээд гадаадаар гэвэл мэдээж тэгэл солонгос тэгэл хайнан гэл хайнан тэдгээр зүйлс бол бас мөрөөдлөхөөс л их ойрхон байдаг зүгээр шүү бас гайгүй байжгүй. Тэ ер нь бол гадагшаа ер нь явж суралцъя гэж боддгоо ер нь
Үгүй. Ер нь бол аавыг хаяад одоо гадагшаа явна гэж одоо байхгүй. Тэгэл зөвхөн Монголдоо сайхан сурж байгаа л тэгэл нэг юм дуулгана л гэж боддоо шүү. За тэгээд дайрамгийн хувьд бас хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд бас бидний эфирийн цаг бас дуусах төгссөн байна. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд мэдээж хэрэг юун төрөнд бас би асуугаагүй зүйл гэж магадгүй. Тэгээд бас нийт үзэгч нартаа ч гэдэг юм уу эсвэл ойр дотны хүмүүстэй гэдэг ч юм уу те хэлмээр байгаа үг байвал хэлж болно. Тэгээд би асуугаагүй ч зүйлээж болно те. Тэгээд танд энэ сүүлийн минут. За. Тэгээд намайг одоо ингээд миний түүхийг сонсоод намайг одоо хайрлж дэмжсэн бүх одоо хүмүүстээ та нарт бүгдээрэнд нь маш их баярлж байгаа шүү. Тэгээд цаашдаа одоо та нарынхаа итгэлийг алдахгүйгээр яг энэ нэрчээрээ магадгүй одоо нэг яг нэг 10 жилийн дараа 30 тайда яг энэ сэтгэлээрээ тий энэ нэрчээрээ ер нь байж байх болно. Тэгээд ер нь та нарт маш их баярлалаа л хэлээ. За баярлалаа. Тэгээд үг мөг хэлэхтэй амар марууха. Тэгээд ажил нэг ингээд бас нэг манай нэвтрүүлэгт ороод гэж яхад нүртэл бүр амар эргэлзэж байгаа л тэгээл ер нь ингээд орлоо да өөр. Ер нь өөр юунд орсон. Ярилцлагуудад хэрэг орсон. Би ч ерөөсөө захиурынхандаа ярилцлага өгөөл. Тэгэл өөр бол ярилцлаганд ороогүй. Тэгээд өстой би нэг яриа авахар хүн биш дээ л тэгээд идэв шүү дээ. Тэгэл өнгөрөөл тэгэл энэ удаадаа тэгэл за гээл. Хөөрхий бэ. Тэгээд баярлалаа. Тэгээд биднийг бас зорж ирж бидний бас урилгыг хүлээн авсан маш баярлалаа. Тэгээд цааш дайрамыгаа бас цааш ирээдүйн гоё амжилтыг бид бас хүлээж ин. Тэгээд амжилт хүсье. Одоо ч бас нэг гал жил бид нар чинь гал орд юм байна. Тэгээд гал морь жилдээ гал шиг сайхан дөрөлдөж морь шиг сайхан давхиараа тэгээд оюутан болоод хамгийн мундаг алтан юу гэдвэл улаан дипломтой сайхан төгсөөрэй гэж хүсэж байна. За тэгээд дараа чинь гоё мэдээгээр хоёлаа уулзаж бас гоё ярилцсанаа гэдээ гоё дараа нэг уулзсан шүү гэдээ өрөөгөөд дуусгая. За баярлалаа. Сайхан надаарэ манайхаа.